сайн байцгаана уу? Хагасаа өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн минь сайхан амарцгааж байна уу? За, хагасаа өдөр болгон бүх хагасаа өдөр биш ч гэсэн хоёр дахь хагасаа өдөр болгон сүнсний хөгжил буюу эрүүл мэнд, энерги, бясалгалын талаар үнэгүй лайв хичээлүүд хийж байгаа. За, өнөөдрийн сэдэв өвчин гэж юу вэ? Өвчин хаанаас үүсдэг вэ? Хэрхэн өвчнөөс ангижрах вэ? Гэсэн сэдвээр ярилцъя. За, та бүхэн минь мэдж байгаа бах. Би бясалгалын багш болон миний нөгөө үндсэн ажил бол энергийн эмчлэгч байгаа. Энергийн эмч байгаа. За, тэгэхээр эрүүл мэнд юунаас болж мууддаг? Яагаад бид нар өвчлөдөг вэ гэдэг талаар баг зэргийн яриа хий гэж бодлоо энэ 7 хоногт. За, сэдвлүүгөө орцгоё. За, та бүхэн өвчин хаанаас үүсдэг гэж боддог вэ? Таны бодол юу вэ? Өвчин яагаад хүнд үүсдэг вэ? Хаанаас үүсдэг вэ? За, бидний ихэнх нь бодохдоо өвчин бол зөвхөн бидний махан биетэй холбоотой гэж боддог. Хүний биеийн эрхтнүүд муутхан зөвхөн махан биетэй холбоотой гэж үздэг. За, гэвч өвчлөл бол энергийн биетэй шууд холбоотой. За, энергийн бие гэж юу юм бэ? Хүмүүс гайхчихж магадгүй зарим нь энерги гэж юу юм бэ? Багш нь урд урдныхаа лайв дээр хэлжсэн. За, бидний бие бол энерги. Бидний харж байгаа бүх зүйл энерги. Энергийн нягтршил нь бодит матер бий болж үүдэг. За, тэгэхээр яах нь вэ? Бидний бие энергиэс бүрдсэн юм байна. Тэгвэл бидэнд гэрлийн бие гэж байдаг байна. Гэрлэн бие. Энерги бол гэрэл. Махан биений хамгийн жижигхэн сell нь сell гэж байдаг тий? Сell. Эс. За, эс юунаас бүтдэг вэ? Эс атом. Атомаас бүтдэг. Атом гэж юу вэ? Энерги, бүтээгч. Брахман, бурхан бол атом. Creator, бүтээгч. За, тэгэхээр хүний биений хамгийн том эрхтэн буюу нүдэнд үзэгддэггүй эрхтэн байдаг. Тэр бол сэтгэл зүй. За, ихэнх хүмүүс бодохдоо бидний биений арьс нь бидний биений хамгийн том эрхтэн гэж үздэг. Гэвч сэтгэл зүй бол бидний биеийн хамгийн том эрхтэн. Нүдэнд үзэгдэхгүй. Сэтгэл зүй өвчлөлийг үүсгэдэг. Сэтгэл зүй бол энергийн түвшинд ажиллаж байдаг эрхтэн. За, Монголын нэг зүүрч зүг гэдэг тий. Эрүүл ухаанд юу лээ? Эрүүл биед саруул ухаан оршно гэж. Гэвч эрүүл биед саруул ухаан оршно гэдэг нь юу гэсэн үг вэ? Би бол энэний эсрэг хэлнэ. Харин саруул ухаанд
эрүүл бие оршдог юм. Таны ухаан санаа бодол эрүүл хэвийн тогтвортой байснаар таны махан бие эрүүл байх юм. Тиймээс эсэргээрээ байх нь тийм үү? Эрүүл буйд саруул ухаан оршино гэдэг үг худал байх нь тийм үү? Харин саруул ухаантай хүнд эрүүл бие орших нь байна. За тэгэхээр сэтгэл зүй бол бидний өвчлөлийн хамгийн гол үндсэн суурь. Сэтгэл зүйгээс болж бидний энергийн хүртүүд гэмтдэг. За багш нь хэлжсэн хүний биед нийт 114 ширхэг энергийн төвүүд байдаг. За энэ төвүүдээс үндсэн 7 энергийн хүрд байдаг. За энэ энергийн төвүүд маань бидний эргэтэн, бидний эрүүл мэнд, бидний сэтгэл зүй, бидний энергийн төвшин бүх зүйлийг удирдах явж байдаг. Энергийн төвүүд маань гэмтснээр бидний эргэтнүүд гэмтэж эхэлдэг. Эргэтнүүдийн маань энергиуд гэмтэж эхэлнэ гэсэн үг. Эргэтнүүдийн энергиуд гэмтснээр бидний махан биед өвчлөл үүснэ. Тэгэхээр яах нь вэ? Энергийн бие дээр өвчлөл эхэлж үүсээд дараа нь тэр нь махан бие рүү шилждэг байх нь. За. Тэгэхээр энергийн бие дээр өвчлөлтүүд маань хэр байна гэдгийг шалгуулж аура онцлогоо, энергийн онцлогоогоо хийлгэж явах хэрэгтэй байна. За, яагаад энэ энергийн төвүүд маань гэмтдэм бэ? Яагаад бидний энерги гэмтдэм бэ? Яагаад бидний атом creation бүтээгч энерги маань гэмтдэм бэ? Гэхдээ сөрөг эрчмээс болж. Сөрөг эрчим гэж юу вэ? Тэр нь бидний сэтгэл зүйд байдаг. Уур, уцаар, гомдол, харуусал, сэтгэл зовнил, эргэлзээ, тайван бус байдал, эд бүгд сөрөг эрчим. Энэхүү сөрөг эрчмүүд нь бидний энергийн төв рүү атак буюу дайралт хийж байдаг. Сөрөг эрчмүүдээс болж бидний энергийн төвүүд гэмтэж байдаг гэсэн үг. Энергийн төв гэмтснээр эргэтнүүд дээр очих энергиудын хуваарлалт өөрчлөгддөг. За тэгэхээр энгийнээр багш нь та бүхэн тайлбарлахаар хэлье. Хүрдүүд маань нар зүү нэг давтамжид эргэлдэж байдаг. Байнга эргэлдэнэ. Тийм учраас энэ хүрд гэдэг нэртэй ахын тийм үү? Эргэлдэж байдаг. За энэ хүрд маань эргэлдэж энергийг бидний хариуцсан эргэтэн биерүүд рүү цацаж байдаг. За тэгэхээр энэ эргэлдэж байгаа хүрдүүд маань энергийг бидний эргэтнүүд рүү цацаж байдаг байна. Гэтэл сөрөг эрчим буюу уур уцаар, гомдол харуусал, эргэлзээ айдас зэрэг сөрөг эрчим энэ энергийн төвүүд рүү орж ирснээр энергийн төвүүдийн маань хүрдийн маань эргэлтийн давтамжууд өөрчлөгддөг байна. Хүрдүүдийн маань эргэлтийн давтамжууд өөрчлөгдснөөр
тухайн хариуцсан эргэтнэлүүд хараадаг энергиуд нэг бол их, нэг бол бага алдагдлалд ордог байх юм. Тэгснээр хүний биед байгаа эргэтнүүд нэг бол энергийн илүүдэлд орж, нэг бол энергийн дутагдалд ордог байх юм. Чингэснээр хүнд өвчлөл үүсдэг. За жишээ нь хорт хавдар гэдэг өвчин байгаа. За хорт хавдар гэдэг нь юу гэсэн үг вэ? Хавдар. Сэтгэл зүгээ, сэтгэл хөдлөлөө, айдас, харуусал гомдлоо та хав дарсан баг. Та үүнийг гаргаагүй, эргэлдүүлээгүй, та хав дарсан. Чингэснээр таны энергийн хүрдүүдийн давтамжинд нөлөөлж таны тухайн эргэтэн энергийн илүүдэлд ордог байна. Энергийн илүүдэл үүсснээр маш их нягтршил үүсдэг. Энергийн нягтршил үүсснээр энэ нь бие дээр жижиг булц руу ургацуулдаг. Үүнийг бид нар хавдар гэж нэрлэдэг. Энэ дотроо хортой хорвоо хавдар гэж хувааж байгаа. За тэгэхээр яадаг бах нь вэ? Таны сэтгэл зүй, таны бодол маш том үүрэг оройл, хамгийн чухал үүрэг оройлыг гүйцэтгэж байдаг эрүүл байхад. Таны бие эрүүл ажиллаж байгаа. Хамгийн том эрүүл мэнд, хамгийн том эрүүл амьдрах үндэс бол таны сэтгэл зүй. Та аз жаргалтай, баяр баясгалтай, эерэг бодолтой байхад та эрүүл чирэг биетэй, өсөн дэвжих, хүсэл сонирхолтой, хийж бүтээх, ажил үйлс тань бүтэлтэй байдаг. Уйтгар гонигтай, айдастай, эргэлзээтэй, гомдол харуулсалтай байх үед таны бие өвдөж эхэлнэ. Махан бие өвдөн, сэтгэл зүй өвдөн. Яагаад ч та эрүүл сайхан амьдрч чадахгүй. Тиймээс сэтгэл зүйн эрүүл мэнд хамгийн чухал. Сэтгэл зүй нүдэнд үзэгддэггүй, харагддаггүй эргэтэн. Маш том эргэтэн. Энергийн түвшинд явагдаж байдаг эргэтэн гэсэн үг. Тэгэхээр яах нь вэ? Та эерэг зөв бодолтой байвал та эерэг зөв эрчим ялгаруулж байдаг бахна тийм үү? Харин та сүрэг эрчим ялгаруулж байвал та сүрэг өөрийн биед хортой сүрэг эрчим ялгаруулж байдаг бахна. Тэгэхээр эерэг сайхан эрчим өөрөөсөө ялгаруулж байн сайн сайхан бодолтой байснаар та эрүүл сайхан амьдрах. Хүн өөрөө өөрийгөө ангаах чадвартай, хүчтэй гэж би урд нь хэлжсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төвлөрөл. Төвлөрөл гэдэг бол сэтгэл зүй. Та өвчин дээр төвлөрөөд би эрүүл, миний өвчин алга болж байна гэв. Бүрэн төгс та төвлөрч, бүрэн төгс би эрүүл гэдэгтээ итгэж чадах юм бол таны өвчин устж үгүй бол. Та юун дээр төвлөрнө, түүнийгаа бий болгоно.
Эсвэл та миний бие муу байна. Би юу н муу биетэй хүндээ гэж төвлөрөөд байвал таны бие муу та муу биетэй гэсэн үг. Тэр бол таны хүч. Тэгэхээр эерэг зүйл дээр төвлөрөх хэрэгтэй. Би угаасаа тийм хүн. Би угаасаа бие муутай хүн. Эсвэл би угаасаа азгүй амтан. Би угаасаа бүтэхгүй. Надад сайн юм тохиолдохгүй. Би угаасаа л тийм хүн байсан гэж хизээш бодож болохгүй. Хүний эд эс өдөр тутам шинжлэгдэж, өөрчлөгдөж байдаг. Үүнтэй адилхан таны сэтгэл зүй өдөр тутам өөрчлөгдөж, шинжлэгдэж байна. Тийм учраас өглөө болгон, өдөр болгон шинэ өглөө, шинэ өдөр, шинэ амьдрал. Тиймээс хуучин итгэл үнэмшилтэйгээ зууралдаж болохгүй. За. Тэгэхээр таны талаас хийх ёстой зүйл нь өөдрөг нэгүүлсэнгүй хайраар өөрийгөө болон бусдыг тэтгэж өөрөөсөө сайн сайхан энергийг цацруулснаар та эрүүл энх амгалан тайван амьдрах нь байна. За. Энэ ихнийхэн хоёрт танаас хамааралгүйгээр гадны хүчин зүйлээс болж таны бие бас өвддөг. За, тэр нь юу вэ гэхээр дэлхийн ертөнцөөс өвчлөл танд бас дохио болж ирж идэг. Сургамж. Хэрвээ танд ямар нэгэн зүйлийг дэлхийн ертөнц үзүүлэх гээд энэ биш шүү. Нэгүүлсэнгүй хайрыг суралцуулах гад танд ямар нэгэн зүйлийг үзүүлэхэд байхад та хүлээн зөвшөөрөхгүй, сонсохгүй, үл тоомсорлол аваас сүүлдээ дэлхийн ертөнц танд өвчнөөр сургамж болгож ирдэг. Тэгэхээр та өвчин зовлонгоосоо суралцах ёстой байх. Би ямар азгүй амтан бэ? Яагаад би ингэж өвдчихөө гэж бодохын оронд энэ өвчин надад юу заах гээд байна? Энэ нөхцөл байдлаас би юу сурах ёстой вэ гэж бод. Таны сурах гэж байгаа зүйл мэдээж ойлгомжтой. Нэгүүлсэнгүй хайр, өөдрөг үзэл, итгэл үнэмшил. За, уучлаарай. Багш найтаачлаа. Тэгэхээр итгэл үнэмшил байхгүй бол та юу ч хийж чадахгүй, юу ч бүтээж чадахгүй. Амьдрал утгагүй. Баярлалаа. Итгэл үнэмшил байхгүй бол та эд шидийг мэдэрч чадахгүй. Та зөвхөн энэ хоёр нүдээрээ харж байгаа зөвхөн энэ махан биений амьдрал амьдрна. Итгэл үнэмшил тэ байж чадсан хүн уулыгч хөдөлгөж чадна. Тийм их эд шид хүчийг
урамшилтай байснаар өөртөө хүлээн авч чадна. Миний бие эрүүл саруул болсон гэдэгтээ бүрэн итгэснээр таны бие эларшин. Та эд шидийг мэдэрнэ. За тэгэхээр яах нь вэ? Өвчин зовлон танд бас сургамж болж ирдэг байх нь. За дахиад нэг шалтгаанаар өвчин зовлон хүн дээр ирдэг гадаад нөхцөл байдлаас. Энэ нь хараал, лусын хорлол, иймэрхүү байдлаас болж өвчин зовлон тань дээр ирдэг. Яагаад гэвэл энэ нь мөн л сүрэг эрчим тань руу илгээж чинь гэсэн үг. Хин нэгэн хүн эсвэл ямар нэгэн далдын хүчтэй тань руу сүрэг эрчим илгээснээр таны энергийн хүрдүүд доголдол орж та өвддөг. За ингэсэн тохиолдолд хараал хорлолоос болсон тохиолдолд сүрэг эрчмийн буцаана. За лусын хорлол болсон тохиолдолд лусыг аргадаж сүрэг эрчмийг буцаана. За тэгэхээр иймэрхүү байдлуудаас болж хүн өвчлөл үүсдэг байна. Мэдээж бидний махан бие үүрдих биш. Гэвч бидний сүнсэн бие үрдмөх mortal, infinite, хязгааргүй, үхшгүй мөнхийн. Ямар нэг тохиолдлоор бид энэ махан биеийг орхиж явна. Тиймээс үхэхгүй юм шиг амьдарч болохгүй. Бид нар хардаг те одоо хамаатан садан ч юм уу, найз нөхөд ч юм уу, эсвэл энэ тэнд хийн хүмүүс талигач болох юм уу, хорвоог орхиж явах ч юм уу те, эсвэл хүнд өвдсөн байхт ч юм уу бид нар хараад хөөхий дөө гэж өрөвддөг. Надад хизээч ийм тохиолдохгүй юм шиг боддог. Би хизээч үхэхгүй юм шиг, эсвэл би хизээч хүнд өвдөхгүй юм шиг. Гэвч махан биений үхэл, өвчин зовлон хэнийг ч тойрохгүй. Бид бүгд л үүнийг туулж гардаг. Та зөв арга барилаар мэдж байх юм бол амжилттай сайхан туулаад гарнаа гэсэн үг. За тэгэхээр бүх зүйл, бүх өвчин юунаас үүсдэг байх нь? Энергиээс үүсдэг. Сэтгэл зүй, таны бодол, мөн давтагдшгүй, даван туулшгүй хүчин зүйл, дээд тэнгэр бурхнаас өгч байгаа сургамж сургаал, эсвэл
хараал хорлолоос болж өвчл үүсдэг байна. За, өвчний гол үндсийг нь бид нар тогтоогоод юунаас болж энэ хүний бие өвдөж байна гэдгийг эхлээд тогтоодог. Үүнийг тогтоохын тулд таны энергийн бие дээр үзлэг хийнэ. За тэгээд хэрвээ таны сэтгэл зүйгээс болж өвдсөн бол сэтгэл зүйтэй нь ажиллана. Хэрвээ таны дэд тэнгэрээс болж одоо танд сургамж сургаал болж ирж байгаа бол сургамж сургаалтай нь ажиллана. Залбирал хийн. Хэрвээ хорлол хараалаас болж байгаа бол буцааж хариулах зэрэг эмчилгээнүүдийг хийж болно. За. Энэ эмчилгээнүүдийг багш нь хийдэг. За. Орчин цагийн эмнэлэг мэдээж сайн талууд байгаа. Нэгэнт махан бие дээр ирсэн өвчлөл, нэгэнт махан бие дээр ирсэн илүүдэл, энергийн илүүдэл болсон махыг ахуулах юм уу? Эсвэл өвдсөн шүдийг ахуулах юм уу? Эсвэл махан бие дээр ирсэн зовиурыг алгуулахад орчин цагийн эмнэлэг маш сайн өгсөн тэн дээр. За, сүүлийн үед Америк болон Европын эмнэлгүүдээр энергийн эмчилгээг оруулдаг болсон. Дэлхий дээр маш олон мянган хүмүүс энергийн эмчилгээгчээр суралцаж төгсөж байгаа. Багш нь ч мөн адилхан энергийн эмчилгээгчээр суралцаж төгссөн. Гэхдээ миний төрөлхийн авьяас гэж хэлэх юм уу? Увдас бол ангаах. Бусдыг ангаах чадвар. За. Энергийн эмчилгээгч нар Америкийн нэгдсэн улсад нийт 800 эмнэлгүүдээр орчин цагт эмчилгээ тасалтгүй хийж байгаа. Европын орнуудаар ч эмнэлгүүдэд энергийн эмчилгээг тасалтгүй оруулдаг болсон. Учир нь одоо цагт хүмүүс мартагдсан ангаах ухаан, мартагдсан эд шидийг буцааж авчрахыг эрмэлзэж байна. За, йогийн ухаанд Аюрведа гэдэг йогийн эрүүл мэндийн судар байдаг. За, үүн дээр хүний биеийг 3 хэсэгт ангилсан байдаг. За, үүн дотор 3 дооша гэж нэрлэдэг. Вита, Пата, Капа. За, энэ юу гэсэн үг вэ гэхээр монголоор бол нөгөө шар бадган юу гэдэг лээ? Тэр одоо Монголын ардын эмнэлэг байгаа тий. За, энэ бас л энергитэй холбоотой. Тэгэхдээ хүний биеийг зөвхөн 3 доошод хуваах нь учир дутагдaltaй юм. Хий шар бадган яг үнэ. Монголоор хий шар бадган. Хүний биеийг ганцхан 3 доошоо буюу хий шар бадган гэж хуваахад бас учир дутагдaltaй. Учир нь бидний биед
114 ширхэг энергийн төвүүд байрлаж байдаг. 118 ширхэг наадис буюу энергийн сувгууд явж байдаг. Аль нь дээр нь ч юун дээр нь ч өөрчлөлт гарч болно энергиэс болоод. Тэгэхдээ хий шар бадганаар хуваасан, вита, пата, капагаар хуваасан доошонууд болно. Хүний ерөнхий биеийг тэгж хувааж болно. Гэтэ хий шар бадган холилдсон хүмүүс их байдаг. Нэг бол хий шар бадган гурван шинж гуруула байж байгаа ч хүн байдаг. Эсвэл хоёр нь вита пата ч юм уу, хий шар ч юм уу. Эсвэл бадган хий ч юм уу. Ингэж холилдсон байдаг шүү. За юу. Түүнээс ш 3хан доошоод хүнийг тэр чигт нь 3 яг энэ хүн ийм хүн, энэ хүн ийм хүн, энэ хүн ийм бэлтэй хүн гэж хувааж болохгүй. За тэгэхээр яах нь вэ? Монгол ангаах ухаан маань энэ хий шар бадган буюу вита пата дээр одоо тулгуурлаж эмчилгээгээ хийдэг бахны. За тэгэхээр хамгийн чухал эрүүл мэндийн зүйл бол энерги. Сэтгэл зүй. Учир нь бид энергиэс бүрдсэн. Энергийн биеэс махан биеинд өвчин шилжээд нэгэнд өвчлөл авцсан байхад бид хичнээн тэр ургац хавдар ургац юу гэдэг те эсвэл усчлалт хичнээн тэрийг имжлээд ч хичнээн тэрийг тасдаж аваад өөрийн алга болголооч дахиад өвчин маань гараад ирнэ. Өвчнийг улс суураас нь эдгэх хэрэгтэй. Яагаад энэ өвчин гарсан бэ? Таны сэтгэл зүгээс үү, дээд хүчнээс үү, эсвэл хараал ирүүлээс үү? Өвчний суурийг олж мэд хэрэгтэй. Тэгжиж өвчнийг угаар нь эдгэж болно. Түүнээс биш зүгээр нэг шаг сорвиг им уугаад зөвүүрийн дараад за одоо боллоо та яв та ирүүл болсон. Дахиад таны бие өвдөнө. Дандаа тэгдэг. Өвчтөд зовлонтой хүмүүс энийг айгүй сайн мэдж байгаа. Надаар хэлүүлдэхгүй мэдж байгаа. Тэгэхээр өвчний гол үндсүүдийг би танд хэлж өглөө. Тийм учраас та одоо өөрийгөө өвчнөөс хамгаалж чадах нь байна, тийм үү? Сэргийлж чадах нь байна. Тэхийн тулд байнга өөдрөг өөрөөсөө сайхан эрчмийг байнга гаргаж байх хэрэгтэй. Зарим хүмүүс бодож байгаа. За тэгвэл би яаж гадны сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах вэ? Яаж гадны сөрөг энергиэс өөрийгөө өвдөхгүй байх вэ? Маш олон аргууд байдаг. Муу энергийг цэвэрлэх, муу энергиэс өөрийгөө хамгаалах, сөрөг эрчмээс өөрийгөө хамгаалах олон аргууд байдаг. Үүнээс хамгийн гол таныг хамгаалж чаддаг арга юу вэ гэхээр зэрэг та өөрөө таны сэтгэл зүй. Та эерэг сайхан эрчимтэй, баяртай, баясгалтай,
Бүх зүйлийг нэгүүлсэнгүү хайраар хайрладаг. Сайхан сэтгэлтэй байхад тань ямар ч муу инээрийг халдаж чадахгүй. Учир нь таны эерэг эрчим та эерэг эрчмийн хэлбэлцэл байна. Сүрэг эрчим тань дээр ирж чадахгүй. Ирээхсэн ч ирж чадахгүй. Яг та тэр дээр байгаа болохоор. Тиймээс өөрөөсөө дандаа эерэг эрчмийг цацруулж байна. Тэр нь яах вэ? Сайхан эрчмийг яаж өөрөөсөө гаргах вэ гэж юм. За яаж өөрөөсөө гаргах вэ гэхээр бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөр. Бүх зүйл тохиолдог ёстой болохоор таны тусын тул тохиолж байгаа гэдгийг ойлго. Сайн муу альва зүйл бүгд таны тусын тул тохиолдож байгаа. Уухтаа бол сайн муу зүйл гэж байхгүй. Сайн муу гэдгийг та өөрийн оюун ухааны цар хүрээгээрээ хэмжиж байгаа юм. Таны худал итгэл үнэмшил. Таны итгэл үнэмшил сайн гэж бодогдсон зүйл гарч ирэх юм бол танд сайн санагдана. Таны итгэл үнэмшил энэ муу гэж бодогдсон зүйл гарч ирэх юм бол муу санагдана. Тийм үү? Тэгэхээр альва зүйл таны бодож байгаа тэр сайн муу гэж бодож байгаа бүх зүйл тохиолдох ёстой болохоор л тохиолдож байгаа. Болох ёстой болохоор л болж байгаа. Тиймээс бүх зүйлийг хүлээн зөвшөөр. Бүх тэмцэл бол сүрэг эрчим. Мөн бүгдийг уучил. Тэгснээр танаас маш сайхан энерги ялгарна. Өөрийгөө болон бусдыг уучил. Та өөрийгөө уучлж чадсанаар та бусдыг уучлахад маш амархан. Уухтаа таныг бусдыг шүүж байгаа энэ шүүлтүр бол танаас л гарч байгаа. Тэгэхээр таны дотор энэ зөв буруу болон болохгүй гэсэн шүүлтүрээ байхгүй болгочих юм бол уучлах маш амархан. Хүлээн зөвшөөрөх маш амархан. Чингэснээр таны бодол ариусна. Таны айдас замхан алга болно. Таны эргэлзээ замхан алга болно. Та өөрөөсөө эерэг эрчмийг ялгаруулах болно. Дуртай дуугаа дуул. Дуртай бүжгээ бүжгэл. Дуртай зүйлээ хий. Юу ч хийж болно. Зураг зурах, зугаалах, алхах. Эсвэл зүгээр суух. Юу ч байж болно таны дуртай зүйл. Өөрийнхөө сэтгэлийг сэргээх сайхан зүйлийг хий. Өөрөөсөө сайхан эрчим гарга. Дурлал, хайрлалц, бусдад дурал, харамгүй дурал. Бусдыг харамгүй хайрл. Хүүхэд чиг гинэн хонгор бай. Муу атгах санаанаас ангичир. Ингэснээр та сүрэг эрчмийг дарж орох. Хамгийн энгийн аргыг багш нь хэлж өгье. Та жишээ нь харилцаан дээр. Та жишээ нэг хүнийг ингээд та тэр хүний сөрөг зүйл дээр нь төвлөрөөд байвал сөрөг зүйл л танаас сөрөг энерги л танаас ялгарна.
Жишээ нь магадгүй тэр хүн уурандаа танд чи бол тэнэг гэд хэлсэн байж болно. Тэгсэн чинь та энэ намайг тэнэг гэж дуудаа хин бэ те? Энэ намайг тэнэг гэж дуудлаа, энэ намайг тэнэг гэж дуудаа гэж бодоод байвал таны уур хорсол улам бадарна. Харин та чи бол тэнэг гэдэг үгэн дээр нь төвлөрөхгүйгээр тэр хүний мөн чанар дээр төвлөрөх юм бол чи бол тэнэг гэдэг үг устж үгүй болно. Учир нь та тэрэн дээр төвлөрөхгүй байгаа учраас. Ойлгож байна уу? Аливаа бодол, аливаа сөрөг бодол дээр та төвлөрөхгүй бол тэр сөрөг бодол замхан үгүй болно. Тэр сөрөг бодол танд нөлөөлж чадахгүй. Би бол өвчтөй хөө, би удахгүй үхнэ гэж бодоод байвал та тэр зүйлийн энергийн түвшний зөвлөл өөртөө дуудаад байна. Таны бие өвдөөлэн яг л тийм болно. Та төвлөрч ийн гэсэн үг байхгүй тэр бодол дээр. Тэгэхээр та би бол ирүүлж чи, би ирүүл байна. Миний би ирүүл болж байна. Би өөрийнхөө энэ өвчин зовлонгоос ухаарлаа. Би суралцлаа. Би цаашаага сайн сайхан амьдрна гэж та бодох юм бол та энэ бодол дээрээ төвлөрөх юм бол та өөрийгөө ангаана. Төвлөрлөөр та бүх зүйлийг хийж чадна. Яг л шийдтэн шиг. Энэ бол маш том нууц. Таны хүч. Хэр сайн та төвлөрч чадна? Тэр чинээгээрээ ид шидийг бүтээж чадна. Тэгэхээр танд итгэл үнэмшил хэрэгтэй ах нь, тийм үү? Төвлөрөл бол итгэл үнэмшил. Төвлөрөл тэнцэх нь итгэл үнэмшил. Багш нь өвчтнүүдэд эмчлэхдээ 100% төвлөрдөг. Энэ хүний өвчин зовлон алга болж ийн гэдэг дээр би 100% төвлөрдөг. Тэгснээр миний эмчилгээ үр дүнтэй болдог. Эмчлүүлж байгаа хүн өөрөө ч гэсэн тэгэх хэрэгтэй. Миний би 100% эдгэрч байна гэдэгтээ бүрэн итгэснээр та эмчилгээг илүү сайн өөртөө нааж ав. За. Би эндээс төвлөрөөд эмчилгээгээ хийж байхдаа та эрүүл болж байна гэд би 100% төвлөрөөд байж хахад миний өвчтөн өөрөө төвлөрөхгүй за энэ энерги эмчилгээ юм чинь яавал яав гэжтэй гэж бодох юм бол та эмчилгээ авч чадахгүй. Тэгэхээр надад энэ багшаас минь ирж байгаа ангаах энерги намайг ангааж байна да гэж та 100% төвлөрч чадах юм бол та ид шидийг мэдэрнэ. Маш олон тийм хүмүүс байгаа. Ид шидийг мэдрээд явж байгаа. Өөрийнхөө итгэл үнэмшлэр төвлөрлөөр ид шидийг мэдрээд явж байгаа маш олон хүмүүс байна. Тэгэхээр та
нууцыг мэдлээ. Энэхүү мэдэж авсан мэдлэгээ өөрийн амьдралд хэрэгжүүлж яваарай. Танд тус болох бол. За. Эрүүл мэнд бол ийм л энгийн. Ер нь амьдрал тэр чигээрээ маш энгийн. Бид нар л бүх юмыг энгийн бус болгочдөг. Бүх юмыг complicated болгодог хүмүүс. Тэрч тэх хэрэгтэй, энэ ч ийм байх хэрэгтэй, ийм сертификат хэрэгтэй, тийм ч сургууль төгссөн байх ёстой. Эсвэл бол яах вэ? Бүх юм complicated. Одоо complicated гэдэг нь яшиг төвөгтэй те. Бүх юм маш энгийн юмыг маш яшиг төвөгтэй болгодог. Маш их бичиг цаас ашигладаг. Маш их модыг устгаж чинь цаас хаанаас гардгүй? Модноос. Тэгэхээр яах нь амьдрал маш энгийн байх нь. Тэр хүмүүс ид шид гэхээр л бүр нэг амар ид шидийн юм бодоол те. Эсвэл бол хүн эрүүл байна гэхээр одоо зөв хооллолт хийн гэхээр бүр амар юм бодоол за тэдэн граммаар тэдэн ширхгийг тэгж ууна гээл те. Эсвэл бол нөгөө витамин уухаа за яг тэдэн граммыг гээл те. Ингээд бүх юм нь тооцоололтой measurementтэй те. Тийм штэ. Амьдрал бүх юм маш энгийн. Тиймээс бүх юмыг энгийнээр хүлээж аваарай. За. Өглөө эрт босож чадахгүй байх нь энергийн түвшин бууруулдаггүй багшаа гэж байна. Өглөө эрт босож чадахгүй байна гэдэг нь таны танд тийм муу зүйл гэж юу? Хүний одоо нойроо авах, унтах цаг янз бүр байж болно. Заавал ч хүний тодорхой цагт унтаад тодорхой цагт босох ёстой гэсэн юм байхгүй. Та тухайн өдрөө ямар их өөрийнхөө энергийг зарцуулсан тэр хэмжээгээрээ та өөрийнхөө энергийг нөхөж авна. Нойр бол хүний энергийг нөхөж байдаг зүйл. Тэгэхээр хэдэн цагт унтаж энерги аавна энэ бол таны дур. Та хамгийн гол нь сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Өөрийнхөө байгаа мөчид одоо цагтаа амьсгалж байгаадаа амьдарч байгаадаа нарыг салхийг мэдэрч байгаадаа сайхан хайрыг мэдэрч байгаадаа талархах хэрэгтэй. Талархал бол хүч. Та талархаж чадсанаар өөрийн энергийн түвшинг өндөрт өргөнө. За, илэгний хорт хавдар хатуурлыг холоос энергиэр эмчилж ангаах уу багшаа гэж байна. Болно. Маш бүх төрлийн өвчнийг ангааж болно. Учир нь бүх өвчин энергиэс үүдэлтэй. Тэгээд энергит орон зай, цаг хугацаа гэж байдаг учраас та дэлхийн аль твд ч байсан би таны энергийн бие дээр
эмчилгээ хийж чадна. Дээрээс нь надтай уулзах ямар ч шаардлага байхгүй. Би бүх эмчилгээгээ зайнаас хийдэг. За 12 настай хүүхдийн хараа муудаад энэ энергитэй холбоотой юу гэж юм? Мэдээж энергитэй холбоотой. За нүдний туслах хүрдүүд гэж байдаг. Мөн мэлмийн хүрд гимцснээр хараа муудаж эхэлдэг. Үүлийн үрээр өвдсөн өвчнийг ангааж болох уу гэж байна. За үүлийн үрээр өвдсөн өвчнийг ганцхан болзолтой ангааж болно. Энэ нь та өөрийн хийсэн үүлийн үрийг ухамсарлаж ойлгож залбирал үйлдэх хэрэгтэй. Та бүрэн ухамсарлаж ойлгосноор та сайн үйл толгоодоо тарьснаар сайн үйл тарина гэдэг нь заавал сайн үйл хийнэ гэдэг нь заавалчгүй та босоод гараад хүнд хувц судалж аваад хоол авч өгөөд ингэхийг хэлэхгүй шүү дээ. Сайн үйл хийнэ гэдэг нь дотроосоо та сайн энерги, сайн бодол гаргах гэсэн үг. Тэгэхээр та өөрийн тархинд энергийн түвшинд сайн үеийн үр хангалттай тарьснаар залбирал сайн хийснээр өөрийн хийсэн үүлэн үрийг ухамсарлаж ойлгож гимснээр таны өвчин, үүлийн үрийн өвчин элаашна. За сайн байна уу? Нуруу нүвдөөд босож явж чадахгүй байгаа хүнд энергийн эмчилгээ нөлөөлөх болов уу гэнэ? Болно. Нуруу нүвдөөд босож явж чадахгүй байгаа, босоод яваад гүүгээд ажилдаа ороод явж байгаа хүмүүс зөндөө байгаа. Болно. Сайн байна уу гişээ? Орон байрны энерги муу байвал өөрийн энерги алдагдах уу? Орон байраа хэрхэн энерги засах вэ гэж. За маш сайн зөв асуулт байна. Орон байрны энерги муу байвал мэдээж таны энерги алдагдана. Та муу сүрэг энергитэй орчинд өөрийгөө аваач бас таны энергит мэдээж нөлөөлнө. Тиймээс өөрийн орон гэрийн энергээ сайжруулах хэрэгтэй. Орон гэрийн энергээ сайжруулахын тулд хэрүүл зодон гэртээ хийхгүй, хэрүүл урал хийхгүй, муу бодол бодохгүй, сайхан лаа асаагаад, сайхан үнэртэй, өнцөг булан бүрээ цэвэрхэн, бохирдолгүй, сайхан аялгау, эсвэл мантра тарин тавиад байж байхад таны гэрийн энерги сайн байна. За багштай баярлж явдаг шүү. Эмчлүүлээд явж байгаа. Маш сайжирч байгаа да азтай гэж бичэн хайртай шүү багшаа юм. Баярлаа. За тэгэхээр уучлаарай нэг далийн юм асуучи. Өвөг дээдсийн дуудаж холбогдож үзэж харна гэхийн хамаагүй ингэж холбогдож дуудаж болдъюм уу гэж байна. За өвөг дээдс дуудаж холбогдож яг болно. Мэдээж болно. Тэгтээ та яг зөв чадвартай хүнтэй одоо энэ тал дээр холбогдож консалтинг буюу зөвлөгөө авах хэрэгтэй. Түүнээс биш одоо ямар ч чадваргүй хүмүүстэй уулзаад таны өвөг дээдсийн сүлтийг дуудаад авчирч чадахгүй нь ойлгомжтой тийм үү? Тэгтээ үнэхээр шаардлагатай гэж үзэх юм бол таны өвөг дээдсийн сүлтийг дуудаж авчирч ярилцаж болно. За
гоё нууц мэдээлүүд вэ? Бүр сургалтанд суумаар санагдлаа гэж байна. За, манай нууц цэцэрлэг сургалт бол маш гоё сургалт байгаа. Бясалгалын удирдлага, бясалгал болон манифестингийн сургалт байгаа. За, нууц цэцэрлэгийн сургалтанд хүн явснаар энергийн түвшин дээшлэнэ. Ингэснээр хүн эрүүлжинэ. Гомдол харуулсал айцаа тавьж явуулна. Ингэснээр хүн бас эрүүлжинэ. Ингэж өөрийгөө маш өндөр энергийн түвшинд аваачдаг байгаа. Мөн дээрэс нь өөрийн сүнсний хөгжлөө хөгжүүлдэг. Мөн дээрэс нь өөртөө хэрэгцээтэй, амьдрал хэрэгцээтэй зүйлүүдэд бясалгалын аргаар дуудаж авчрах, мөн хэрхэн бий болгох талаар сурдаг байгаа. За, нууц цэцэрлэгийн хичээл маань одоо энэ нэгд өдөр эхэлнэ. Дараагийн анги онлайнаар Facebook-ийн хаалттай группээр явдаг байгаа. За, бүртгэл маргаашнаас дуусна. Маргаашаар за бүртгүүлэх мээр байгаа хүмүүс нь над руу энэ Facebook Messenger-ээр чат бичээд бүртгүүлээрэй заяа. За, тэгээд миний үе мөчний өвчин идэх болов харшил псориаз эмчлэгдэх болов гэж байна. За, мэдээж үе мөчний өвчин мэдээж идэх нь. За, идэхгүй болохгүй өвчин гэж угаасаа байхгүй. Гэхдээ таны үүлийн үрээс шалтгаална, тийм үү? Энэ хэрвээ үүлийн үрийн өвчин байна уу? Эсвэл бол дэд хүч бурхнаас танд өгж байгаа одоо сануулга байна уу? Та тэрийг үнэхээр сурсан уу? Тэ энэ бүхнээс чинь шалтгаалаад одоо таныг эмчлэн. За, хэрвээ та өөрийгөө зүгээр энергийн түвшнөөрөө одоо өвдөгсөн бол тийм үү, сөрөг бодлуудаасаа сөрөг эрчмээс болж өөрийгөө өвдөгсөн өвчин бол маш амархан идэгнэ. За, тэгээд харшил псориаз гэдэг нь арсны тий одоо энэ янз бүрийн арсны харшил маршил эн чинь бас л ер нь үүлийн үртэй холбоотой байдаг. Энэ одоо ангахаар яваад идэхдэггүй байгаа, идэгдэггүй ийм удаан идэгцтэй ч юм уу те ийм уушууд ихвчлэн үүлийн үр буюу эсвэл бол танд сургамж болж ирсэн байдаг шүү заяа. За, үүнийгээ мэдхийн тулд над дээр цаг аваад онцлуулаад юунаас болж энэ өвчин бий болсон байна гэдгээ бас мэдэж болно бол. За, 30 гарсан төрж байгаагүй хүн жирэмсэн болох засал хийж болох уу гинэ? Болно. Жирэмсэн болох засал хийж болно. Жирэмсэн одоо үрийн заяа дуудах тийм зүйл хийж болно. Та юуныг сонирх юм бол бас натаа холбогдож болно заяа. Сайн мэн үү, муу энергитэй газар ажилладаг гэж бодвол өөрийгөө яаж хамгаалах вэ гэж байна. За, хэрвээ та муу энергитэй газар ажилладаг гэж бодох юм бол өөрийгөө хамгаалах зүйлүүд нь ерөнхийдөө 7 хоногт нэг удаа жамц давстай усан байнанд одоо 15 минут хэвтүүлэх зүгээр байдаг. Энэ нь танаас одоо нөгөө муу энергийг давс, муу энергийг цэвэрлж идэг, цэвэрлэгч бодис учраас одоо муу энергийг гадагшлуулнаа. Тэгэхээр та 2 кг жамц давс, 2 кг жамц давсыг тал байнтай усанд хийгээд 15 минут хэвтэнэ. 15 минутаас илүү хэвтэж болохгүй шүү. За яа, илүү хэвтэх юм бол нөгөө муу энерги чинь буцаа таны бие шингэчихнэ. Тэгэхээр ингэж өөрийгөө хамгаалаарай. Мөн муу энергитэй газар ингээд орж морох юм бол 2 гараа ингэж эрхийн хуруугаа ингэж шагаад ингээд эрхийн хуруугаа төвччин гэсэн. Ингээд байж ах юм бол танд бас энерги халдахгүй. Мөн энерги хамгаалах нөгөө хүн автоматар өөрийгөө энерги хамгаалдаг. Жишээ нь 2 хөлөө солбож суух. Та өөрийгөө хааж гэсэн. Гараа ингэж суух нь штэ, ингэж суух. Ингэж тушиж энэ ч юу гэдэг лээ, ингэж суух нь та бас өөрийгөө хааж гэсэн, хамгаалж чинь энергиэс та өөрийгөө хамгаалж чинь гэсэн үг шүү. За яа. За. Нялх хүүхэд өвчин тусах нь урд насндаа хийсэн үүлийн үүр гэж үзэх үү гэж байна. За, ер нь бол хүүхэд төрөхдөө цэвэрлэгдээд
дэлхий дээр ахин төрдөг байгаа тийм үү. Хүн төрөхдөө бусаж төрөхдөө нөгөө гэрлийн шүүлтүүрээр ороод тэгээд цэвэрлэгдээд буцаад дэлхийн ертөнцийн төрдөг байгаа. Тиймээс хүүхэд өвдөх нь ихэвчлэн яг зарим тохиолдолд хүүхдэд төрөхдөө маш муу энергийн одоо дор энергийн бий төрдөг тухайн хүний хийсэн үүлийн урд насны үүлийн үр мөрөөс болоод тийм тохиолдол байгаа. За тэгэхдээ мөн одоо нялх хүүхэд ойрхон өвдөх нь бас эцэг эхийнх нь үүлийн үр шүү. За ёо. Эцэг их нь одоо буруу үйл хийгээд яваад байх юм бол одоо хүүхдийн бие өвддөг байгаа. За. Ханийн заяа дууднаа. Ханийн заяа дууддаг засал хийнэ. За. Эрүүл хүн онцлож болох уу гинэ мэдээж. За та эрүүл байхдаа өөрийнхөө энергийг цэвэрлүүлээд энержүүлд аваад яваадах юм бол та өвчнөөс өөрийгөө урьдчилан сэргийлж чинь гэсэн үг. Тэгэхээр мэдээж бид нар гадаад орчинтой харьцдаг, мэдээж бид нар маш олон төрлийн энергийн хэлбэлзэлд ордог байгаа шүү дээ. Харилцаа хүртэл тийм тий. Тэгэхээр өөрийнхөө биеинд одоо бидний биеинд одоо муу энергиуд наалдч идэг тий. Тэгэхээр энийгээ ерөнхийдөө цэвэрлүүлээд энергийн хүрдүүдээ хэмжүүлээд тэнцвэржүүлээд яваадах юм бол та өвчин зовлонгоос холуур явна л гэсэн үг. За. За шипризер халдвар авсан өвчин ямар шалтгаантай гэж үзэх вэ? Яаж эмчлэх вэ багшаа гэж байна. Шипризер халдвар авсан гэдэг нь яг ямар шалтгаантай гэдгийг нь үзчихэж болно те. Ямар ч байсан бүх юм шалтгаантай тохиолдог. Everything happens for a reason те. Бүх юм шалтгаантай тохиолдог те. Тэгэхээр тэр шалтгааныг нь олж мэдэх хэрэгтэй те. Юунаас болж ингэснийг нь яг шипризээс халдвар авахаар тэгдэж шүү гэсэн яг тодорхой нэг тийм онооцсон юм байхгүй шүү дээ те. Ямар ч байсан та халдвар авсан байна тийм үү? За. За тэгээд за багш юм хийж засаж өгдөг юм байна уу? За энэ сая хэлж байгаа заслуудыг би бүгдийг хийдэггүй. За энэ дээр би танд хийдэг хүнтэй санал болгож өгнө. Одоо үрийн заяа дууддаг тий тусын хорлол зэрэг энэ асуудлыг хийдэг хүнтэй би таныг холбож өгнө. За ёо. За багш нь бол ангаагч хүн, би бол эмчлэгч. Заавал эцэг их нь засуулах хэрэгтэй юу гинүү? Хүүхдийн бие өвдөд байгаа бол эцэг ихт нь асуудал байгаа л гэсэн үг. Эцэг эхийн энергийн түвшин муу байна гэсэн үг. Тийм учраас эцэг эхийн энергийн түвшин сайжраад ирэнгүүт хүүхдийн бие өвдгөө болдог байхгүй юу? Жоохон хүүхдийн энергийн түвшин эцэг эхийн энергийн түвшнөөс шууд хамааралтай гэсэн үг. За ковидын талаар хүмүүс асуусан байна те. За ковидын талаар би урд нь бас хэлсэн байгаа. Энэ ковидыг бол энэ spiritual community буюу энэ сүнслэг одоо амьдрал дээр бид нар ярилцдаг. Энэ бол шүүлтүр. Байгалийн шүүлтүр явагдаж байгаа те. Энийг хаанаас яаж гарсан хамаагүй. Одоо энэ вирусыг хүн зохиосон байна уу? Эсвэл байгалаасаа гарч ирсэн байна уу? Эсвэл биднүүсийн энэ хүний энэ сүрэг одоо энергийн нягтршлаар энэ вирус бий болсон байна уу? Яасан байна уу? Хамаагүй. Яаж гарсан гэдэг нь хамаагүй. Энэ ковид вирус бол биднүүсийн одоо энэ амьдралд гэж байгаа шүүлтүр гэж хэлж болно.
Мөн дээрэс нь хүмүүсийг нөгөө massive awakening буюу одоо нийтээр нь мэлмий нээх гэдэг шиг тий одоо дэлхийн ертөнцөөс хийж байгаа нэгэн зүйл ахгүй юу? Одоо та ингэж гэртээ байж тий гадуур гарахгүй хорионд орж эсвэл энэ ковид гэсэн өвчнөөс айж имэж таны өдөр тутмын амьдрал одоо өөрчлөлт гарч байгаа тий энэ бүхэн танд нёгийг бодогдуулж байгаа хгүй юу? Амьдрал гэдэг чи яг юу юм бэ? Үнэхээр миний энэ амьдарч исэн энэ орчин амьдарж байгаа энэ яг үнэн цэвэрлэгээ гэж ойлгож болно. Энэ бол цэвэрлэгээ амьдарж байгаа мөч энэ байсан үе миний бодол бүх зүйл үнэн байсан гэж юу? Та өөртөөгөө пауз аваад одоо завсарлага амьдралаасаа завсарлага аваад бодох сэхэрэх боломжийг танд олгож байна гэсэн. Мөн цэвэрлэгээ явагдаж байна гэсэн. Тиймээс хэрвээ энийг тусаад үхэх ёстой бол үхэн энээс ямар ч үхлээс хинч зүхтаж чадахгүй шүү дээ. Угаасаа таны цаг болсон, таны одоо энэ биеинд байх цаг чинь болсон бол та үхэн тий. Энээс та зүхтаагаад би үхэхгүй, би хэдхэн хоног амьд явмаар байна гэж тэмцээч хэрэг байхгүй. Үхлээс хинч зүхтаж чадахгүй, тийм үү? За тэгвэл ковид бол тийм үхлийн өвчин бол бас биш шүү дээ тий. Энергийн түвшин муу байгаа хүмүүс, эсвэл бол хууч үеиг өвчтэй хүмүүс, тий эсвэл настай хүмүүс зэрэг ийм хүмүүс нөгөө энэ вирусыг нөгөө биеийн дийлж чадахгүй, энергийн түвшиндөө дийлж чадахгүй болохоор нас ордог, эсвэл энүүгээр нас орох ёстой гэсэн үг. Зам нь тэр цаг нь болцсон гэсэн үг. Тэгэхээр хүний одоо нас барах цаг болоход та ямар ч өвчнөөр нас орж болно. Та зүгээр гадаагаас алхаж жагаад таварцгаж унаад ч нас орох боломжтой. Хэрвээ таны цаг дууссан бол, амьд явах цаг дууссан бол энэ биеинд ч тийм зөвхөн энэ биеинд. Вакцин заавал хийлгэж ковидоос хамгаалах уу, өөр хамгаалах арга байгаа юу гэж байна. За вакцин хийлгэхгүй нь таны өөрийн сонголт тий. За би танд вакцин бити хийлэг гэж одоо ямар нэгэн зөвлөгөө өгөхгүй. Энэ бол таны өөрийн сонголт. Вакциныг одоо тодорхой институшн нэмэлгүүдээс гаргасан байгаа. За тэгээд ер нь вакцин хийлгэсэн хийлгээгүй та өөрийнхөө энергийн түвшинд маш дээшлүүлэх хэрэгтэй. Таны энергийн түвшин өндөр байснаар та альва одоо вирус болон вирус гэдэг чинь мөн л доод энергийн түвшний эрчим шүү дээ. Энэ эрчмээс та өөрийгөө хамгаална гэсэн үг. За ёо. За ингээд өнөөдрийн лайв хичээлээ дуусгая. Ингээд та бүхэнд маань өнөөдрийн хичээл таалагдсан байхаа гэдэгт найдаж байна. Өнөөдрийн хичээлээс олж авсан мэдлэг мэдээлэлээ өөрийнхөө амьдралдаа хэрэгжүүлж сайн сайхан амар амгалан эрүүл энх аз жаргал нэгүүлсэнгүү хайрыг та бүхэндээ хүсэн ирвэ. Ингээд дараагийн хичээлээр уулзцгаая. Намасте.